ийм сайхан мөчийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа бас маш их баяртай байна үзэгчдээ. Амар юм олсон да. Энэ араа. Энэ айлын бүх юмныхын түлхүүр энд байна. Орч үзгүй.
Галдан бошигт хаан хэмээн алдарсан Галдан цэргийн бэхлэлт тарианы суурин байгуулахад анх үүссэн гэж үздэг. 1762 онд Монгол Алтай нуруунаас их авсан үзэсгэлэнт буянт голын хөндөд шилжин суурьшиж байгуулагдсан гэж үздэг. За энэ үедээ буянт голын урд ирэг дээр орших цэргийн бэхлэлт бүхий дөрвөлжин хэлбэртэй 3.5-аас 4 м өндөр сангийн хот хэмээгт хэрэм. За их баг нарын зээл гудамжнаас бүрдсэн маймаачин гэгдэх худалдааны дүүрэг. За буянт голын ирэг дээр орших түгээмэл амаржуулагч хийд зэргээс бүрдэж байсан байна. За ховт хот бол Монголын баруун хязгаарын олон ясны улс төр эдийн засаг худалдаа шашин шүтлэх нь төв болж чадсан юм а. За сангийн хотод манжийн төрийн гол аппарат хэвээ амбан байрлаж монголчуудтай холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байсан байна. За олноо өргөцсөн Монгол улсын хаан 8 дугаар богж авзантам 1912 оны эхээр цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржаваа цэргээр удирдуулан явуулснаар 1912 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Манж хаттыг буулган авч ховт хотыг чөлөөлсөн түүхтэй. За 1912 онд болсон энэ үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн мөн 1921 онд ялсан ардын хувьсгалын ачаар тус хязгаар нутаг нь орчин үеийн хот болон хөгж үндэс суурин тавигдсан юм а. За ховт хот нь төвөөс аслагдсан хэдий боловч эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн хөгжлөөрөө баруун бүсийн бусад хотуудаас харьцангуй хөгжилтөө. За одоо тус хот нь бол 19 км засмал зам, цэвэр усны шугам 17 км, бохор усны шугам 16 км, холбооны шугам 28 км, за эрчим хүчний шугам 50 км, 260 га барилгацсан талбайтай. За мөн өөрийн телефон, шуудан холбооны үйлчилгээгээр нэвтэрсэн томоохон хот болжээ. За ховдчууд бол үндэсний эрх ашигын төлөө тэмцэж чаддаг баатарлаг. За түүнээс гадна маш хөдөлмөрч ард түмэн юм а. Ховт хотыг хаялаа үргэлжлүүлсээрээ. За энэ гудамж бол мэдээж Галдан бошигт хааны нэрэмжит гудамж буюу ховт хотын зүрх болсон төв талбай дээрээс зураг аваад явж байна. За энэ миний хойдолд байгаа Галдан бошигт хааны хөшөө. Ер нь энэ ховт хот бол олон тооны хөшөөнүүдээр маш их алдартай маш олон хөшөөнүүд байд юм. За жишээлбэл энэ төв талбай дээр гэхэд л одоо ард аюушийн хөшөө, Галдан бошигт хааны хөшөө хоёр бол сүндэрлэн болсон байна. За энэ хөшөө маш цүртэй хөшөө 1644-өөс 1697 онд одоо энэ Галдан бошигт хаан маань одоо зүүн гарын аймгийн хаан байсан. За зүүн гар аймаг бол тухайн үедээ 1686 он гэхэд бол маш их хүчрэгчж байсан түүхтэй. За тэр үед бол энэ Самарканд, Бухар, Кашгар зэрэг гих мэтчингээр 1000 гаруй том жижиг тосгодог бол энэ зүүн гарын аймгийн мэдлэлт байсан гэж хэлж болно. За 1686 онд бол энэ Галдан бошигт хаан маань маш их одоо тэр үеийн одоо Төв Аз болон Азийн хамгийн нэртэй хүмүүсийн нэг байсан байна. За ингээд мэдээж Галдан бошигт хааны хөшөөгөө сүндэрлэн босоод ард нь бол Ховд аймгийн одоо нутгийн удирдлагын ордонд сүндэрлэн байгааг та бүхэн харж байгаа бах. За Галдан бошигт хаан ойрдод ирээд Цорос аймгийн Хунтаажин ширээнд суусан. За тухайн үед ойрдын дөрвөн төмнийг зомхилж асан Хушууд аймгийн тэргүүн Очир цэцэн хааны охин Ануг өөрийн их хатан болгож тархаа бутархаа баруун монголчуудыг нэгтгэн зүүн гарын хаан тусыг байгуулад энэ улсынхаа хаан болсон юм а. За тэрээр зөвхөн баруун Монголыг төвдөггүй Монгол үндэстнийг нэгтгэн хүчрэх нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байсан. За үүнийд бол тэрээр газар нутгаа тэлж цэрэг армиа зузаатгахсаар байсан юм ба. 1686 он гэхэд зүүн гарын хаан тулсын хүчрэх саварт Хами, Турфан, Кашгар, Сайран, Бухар, Самарканд зэрэг төв болон Дундад Азийн 1000 гаруй том жижиг хотууд атгагдсан түүхтэй. За энэ үед Төв Азийн хамгийн хүчрэх хүн Галдан бошигт хаан байсан юм а.
Мөн Орос хятадыг холбосон торгоны замыг хяналтандаа байлгаж байсан болохоор түүний хувьд одоо Оростой холбоо тогтоосон маш их чухал харилцаа байсан гэж үздэг юм бэ. За Ховд аймагт бол маш олон тооны түүхэн хүмүүсийн одоо дурсгалын хөшөөнүүд бол маш ихээр болсон юм байна. За тухайлах юм бол Зүүн гарын хаант улс буюу одоогийн Ховд хотын одоо амьдарч байсан Монголын ард түмний эрхчлөө тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн агуу удирдагч Амар санаа, за Галдан бошигт хаан, ард аюуш зэрэг хөшөөнүүдийг дурдж болох юм аа. За Ховд хотоор аясаар байна. За энэ хотод ирээд бас нэг Цуслангийн тэр цагаан гэрнүүдээс гадна нүдэн туссан бол яа харахгүй маш их ногоон хот байна. За модыг бол социалист нийгмийн үеэс эхлээд тарьсан. Ороод ирэнгүүт ерөөсөө энэ хавьд ерөөсөө өөрөөрөө ургасан нэг ч мод байхгүй, бүх моднуудыг тарьж ургуулсан юм байна. За тэгээд энэ тусдаг жижиг цэцэрлэг тураалан байгуулад тэгээд услалтынхаа системээр энд Йонкс байгаа юм байна. Цэцэг усалдаг. Тэгээд энэ Йонксыг нуухын тулд энэ гадна талаар нь гоё ийм гутал хийж өгөөд энэ ингээд ороод ирэхэд бас ийм үзэсгэлэнтэй энэ замын энэ талд нэг гутал, нөгөө талд нэг хоёр гутал ингээд өөдөөс нь харуулад хийсэн. За энд бас хүмүүс ингээд орж ирээд зураг мурга авахуулаад дээр нь энэ хойтын цэцэрлэг төрөлд суухад бас их үзэмжтэй болсон байна үзэгчтэй. За ингээд хотоор аясаар байна.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. За манай аялын баг гандан пунцэг чоолын хий дээр орсон. За албан ёсны нэр нь баруун бүсийн бурхан шашны соёл уламжлалын төв. За дотроо цогчин сахиусын гэсэн хоёр том дугантай юм байна. За 108 сургаар хүрээлэгдсэн томоохон хийд юм байна. За энэхүү хийдийг барьж байгуулахад Монгол орны өнцөг булган бүрт суугаа сүсгтэн олны оруулсан хандив сэтгэлийн өргөл ихээхэн дэмжлэг болсон юм байна. За ингээд хов дотор аялсаар байгаад энэ хов дотод бас энэ гандан пунцэг чоолын хийд гэдэг газар ирчээд байна. За энэ хийдийг болохоор ер нь сүүлийн 19 онд янзлж сэргээсэн юм байна те. Тэгээ одоо 11 жил болж байгаа. 2009 оноос эхэлсэн ажил. 2009 оноос ажил нь эхлээд одоо ингээд яг ирээд харахад бол энэ зөвсгтэн олон зориулсан машин тийм сайхан том зайтай ер нь ингээд харахад бол ер нь Монгол оронд байгаа хийд одоо гандан зочин хийдээс ер нь баг дутхааргүй те хийд байна гэж би харлаа. За тэгээд хийдийн сэргэлэн гэдэг хамтлан. Би зүгээр ингийн би хорлолоо байна. Хорлолоо. За тэгээд та надаа энэ хийднийхээ тухайд тайлбарчихгүй. За манай гандан мөнцөгчүүлэн хийд бол хуучин түгээмэл амаржуулагч хийд гэж уламжлалт хийд байсан. Тэр нь бол 1776-аас 77 оны хооронд бол Монголд Манжин хааны хөрөнгө оруулалтаар байгуулагдсан 3 хийд байдаг. Нэг нь бол амар авьяасгалантай байгаа, нөгөөх нь дамбат арчлан хийд, нэг нь бол энэ ховдын шар сүмик гэсэн байдаг хуучин түүхэндээ. Тэгээд энэ тэр хийд бол хоошоо явсараа 37 оны хэлмэгтүүлэлтийн үеэр бол орос сургаггүй болтлоо. Туур төдий болтлоо устсан байдаг. Тэгээд сүүлд бол 1990-ад он шашин ширхэхэд бол ховд аймгийн хэдэн сайхан сүсгтэй хөгжүүл ирж хурлаа нээсэн юм билээ. Тэр нь хоошоо явсараагаад 2001 он хүртэл бас 2-3 газрыг дамжаад хуучин аймгийн Улаанбууланд бол байжгаад тэгээ шууд энд бол энэ нэг шинэ хийдийг байгуулъя гэдээ ийшээ нэгтгэснээрээ бол энэ хийдийн бол бүр уг тойр нь бол 1776 оноос хойш энэ Улбаатай хийд байгаа. Тэгтээ сүүлд бол энэ хийдийг гандан пунцэгчүүлэн гээд хийдийн нэрийг бол 9 дугаар богд бол хайрлсан байдаг. Тэр түгээмэл амаржуулагч нь бол бас жоохон Манжин үе юутай жоохон ярм мутаас ч гэсэн юм уу тийм хэцүү бодлоор бол 9 дугаар богдоос нэрийг нь хайрлаад одоо болохоор баруун бүсийн бурхны соёл уламжлалын төв гандан мөнцөгчүүлэн хийдэг ийм статустай явдаг. За энэ залсан бурхнуудын талаар бас ярьж өгөхгүй юм аа. Энэ хийд манай хийдийн 5 жилийн ойгоор бол энийг бол хийсэн байгаа. Тэгэд энийг бол 1080-ыг өндөр гэгийн хийцэн яг дэг жайгийн дагуу бол бүтээсэн байдаг. Тэгээд бол одоогор бол сүүлийн үед бол яг ингээд яг өндөр гэгийн хийцэн яг дэг жайгаар бол хийгээд ийм олон таанаар бол бүтээгчсэн хийд бол одоогор бол байхгүй байгаа. Ганцхан манай гандан мөнцөгчүүлэн хийд. Тэгэд энийг бол аюуш бурхан гэж байгаа. Монголчууд цэнд аюуш гэдэг тийм. Цэнд аюуш бурханыг 1080-ыг бүтээсэн. Тийм 1080-ыг бүтээсэн. Энэ дугуун дотор бол 540 хадгалагддаг. Уртлын сахиусны дугуйнд бол 540 хадгалагддаг. Тэгэд энэ бол өөрөө соёлын бол маш үнд болж бүтгэгдсэн. Нэрээ бас онцлогтой. Тэгээд олон тоогоор бол яг ийм сайхан ингээ яраас нь их сайхан байгаа зү тийм бүгдээрээ ингээд жоохгүй том жижиг ингээд тэгээд ийм хийснээр бол бас уламжлалтай. Тэгээд энэ нь болохоор ном судруудад бол Цэнд аюуш бурхны тухай бол айлдсан байдаг. Гадаад далайн усыг бол туслаар нь тоолж болно. Цэнд аюуш бурхны насыг хинж тоолж чадахгүй. Сүмбэр уулын чулууг ширхгээр нь тоолж болно. Цэнд аюуш бурхны буйныг бол хинж тоолж чадахгүй гэсэн ийм галуу галчингаар нас буйныг хураасан ийм бурхан байгаа. Монголчууд бол энийг насны цэнд гэжсэн. Тий, эрүүл мэндийн бурхан гэж. Тэр нь болохоор мандал. Энэ болохоор насны зэтгэр арилжуулж тэ буйныг нэмэгдүүлдэг гэсэн үгнээс бол айлсан ингээ Цэнд аюуш бурхны магтаал дотор бас сая миний хэлсэн нэг бол айлсан байждаг. Тэгээ ийм
ийм цогцоор бол 5 жилийн байгаараа бүтээсэн баг. Ааха. За энд бас нэг сонин үзүүлбэр байна. За энэ болохоор хувилгааны чадлаар зангидсан сэлэм гэдэг юм тий. Тий. За энэ бол ганц сэлэм бэ. Тий. Энэ болохоор одоо энтгийн 84 шидтэн гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Манд байдаг. Энтгийн 84 шидтний бол Нарабо гигантэн гэж нэг гигантэн би. Энэ Нарабо гончингийн бол Монголд бол хувилсан 7 дүр байсан юм да. Тэрний 7 дугаар дүрийн одоо Нарабо гончин Данзан хөндөө гэж гигантэн бол одоо энийг бол Ховд аймгийн нийт сүсгтэн төмнийг бол бас эрүүл мэндтэй насны зэтгэргүй бас цаг бусын өвхөлгүй тэгээд хур борон бас цагтаа буугаад үр тариан цагтаа боловсрохын тухайд бол тэр бүгдийн юг бол гай зэтгэрийг бол хааж ингээд 15 онд бол ингээд энэ ганц сэлмийг бол ингээд зэнгдсэн байдаг. Тэгээд энийг бол бас шилэнд хийхээс өмнө бас хуржраад манай бас мөхчүүд бол оролдож үздэг л дээ энийг. Тэгээд бол энэ бол үнэхээр номын чадал гэдэг зүйл бол байдаг юм байна. Бид нар бол за яг ингээд хичнээн бяртаа хүн бол нэг инглээ гэхэд бол нэг ингүүч чадах байх тэрнээс бусдаар ингээд эргүүлчихсэн зүйл гэдэг бол байхгүй шүү дээ гэд. Тэгээд ингэсэн юм номын хүчээр бол тэгээд ном бодлынхаа хүчээр эргүүлсэн нэг юм зүйл байна. За гандан мөсөг чалын хийдийн лам хэн блэ өөрөө? Батаа өгтө соёл өрт. За соёл эрдэнэ гэж хүн байна. За тэгээд энэ сайхан хийдэд би болсон энэ Майдар бурхны тухай энэ Майдар бурхан ер нь манай энэ танай Ховд аймаг болон ер нь Монгол улсын энэ аялал жуулчлалд ямар их ач холбогдолтой тухай нэг ярьчихгүй юу? За манай хийдэд залгагдсан том чулуугаар сийлж бүтээсэн Майдар бурхан бол Монголд одоо нэлээд томдоо орох юм чулуун одоо шүтэн болж ингэж өнгөрсөн жил залгагдсан. Өнгөрсөн жил манай хийдэ 10 жил авсан. Би 5 жилийнхаагаар сүсэгт олонтойгоо хамтраад 1800 дааш бурхан насны бурхан залсан гэдэг 10 жилийнхаагаар болохоор ирээдүйн цагийн сайн цагийг бэлэгдсэн бурхан болох Майдар бурхныг ингэж манай хийдийнхэн манай хийдэг анхлан санаачилсан ачаах маань бас энэ бурхны бүтээныг санаачтаад маш олон сүсэгтүүд хамтраад энэ сайн шүтэн босгосон байна. Энэ шүтэн маань босноор орон нутагт маань ер нь сайхан жил болж өнгөрсөн жил бол гайхалтай сайхан жил болж өнгөрлөө. Мал өнтөө, малчит тавтаа нутгаар маань ганц удаа. Тэрнийхээ буйнаач үдээд ингээд малчит маань их сайхан байна гэж ам дуурайг сайхан бэлэгдэлтэй байгаа. Яагаад гэхээр альва сайн шүтэн залсан газар, альва сайн шүтэний сүн шиг энтэн сайхан бүтсэн газар хаанд дээр лус авдаг нөхлөөс баярч яддаг. Хөөсөө дээдсэн зарилдагтай. Энэ бурханд болохоор их нандин шүтээ орсон. За. Бурхан багшийн бодтой эренсэл одоо бидний номын багш Данжил одоо санаа одоо Жадаран Бүч багш маань одоо бүр тэр биерэн усаас ингээд бүр өөхтөөх ингээд тодорхой энэ дэр сайхан айлтцсан. Энэ сайхан бурхан багшийн тэр бодтой эренслийг бурхан ингээд сүн шиг болгож өргөсөн баг. Мөн далаа багшийн өөрийн мотраар урсан цац. Далаа багшийн өөрийн мотраар хайрлсан жадам судар энэ гэдэг бурхныхоо яг сайхан зүсгэнд ингээд тэр сүн шиг болгоод оршиодсон. Энэ болохоор одоо яах харахгүй Монгол түмэнд байна. Бас бурхны шинт сүсгтээ хүн болгонд орно маш нандин шүтэн болж гэж. Одоо мөргөж залбирахад үнэхээр сайхан ажил чанар дээр сайхан шүтэн болж залгасаар онцлог баг. Манай хийд ер нь бол энэ сайхан бүтээн байгуулалт энэ олон сайхан бурхан шүтэн залснараа бас ингээд Монголынхоо бурхны шашинд бурхны шашны хоош шашны ирээдүйд бид энэ бол ингээд яах харахгүй бүгдээр ингээд соёлын үнд төв болох юм аа. Та бүхэн саяны тэр 1800 дэх бурхныг та бас манай лан тайлбарласан тийм ээ. Үнэхээр өндөр ур хийцээр бүтээсэн гайхалтай сайхан шүтэн. Энийг дандаа Монгол урлаагчд маань бүтээсэн. Энэ бурхныг бач Монгол урлаагчд маань бүтээсэн. Тэгэхээр одоо Монгол урлаагчд маань энэ урлах ухааныг бол одоо ер нь бол одоо бурхныхаа шашинд орнууд дотор нэлээд өндөр зэрэгэлд нарийн нандин хийдэг гэдгээр ингээд алдаршиж байгаа тийм байна. Энэ бол бидний яах аргагүй өвд ийцэн байна. Бэлэг оюун ухаан. Тэгээд одооны багш дээдсэн маань эрдэм чадлын илэрлэм тийм ээ. Тэр болгон л одоо ийм сайхан шүтэн болж бүтээд тэгэхээр бурхны шашин ингээ сайхан өв соёл болж бүтэж. Манай Монголын тусгай тогтолтын бэлэг тэмдэг маань би одоо бурхны шашин гэж үздэг. Яагаад тэгэхээр бид энэ даяарч нийгэмд бид бүхэн одоо юугаар онцлог байх юм бэ гэхээр бидний бидээс үүх соёл уламжил
шашин соёлороо биднес ингээд тусгаар уус гэдгээ баталж заалдах хэрэгтэй тийм ээ. Энэ болгоныг маань манай бурхан ч өгсөн бол багш маань нэг удаа тэр олон улсын эрдэм шатны хурал дээр яг энэ урлагын ухааны бурханы онолоор Монгол урлагчдын хийсэн бүтээлээр энийг баталж өгсөн байгаа. Бурханы шашинтан бүх хүмүүс энийг нэг дугаар хүлээн зөвшөөрсөн. Монголын бурханы шашин гэдэг өөр ингэсэн хөгжсөн түүхтэй хөгжсөн онцлогтой хөгжсөн үнэхээр бэлэг чадвар авьяастай байна. Бидний тэр бас нутгцсан энэ нод бидний бас тусгай тогтнолтой бас нэг бэлэг тэмдэг байх гэж би дотор бодож сүзгэлж ятдаг. Тэрний дагуу энэ сайхан бүтэнтэй маань одоо багшаа маань тэр өндөр өвний уур хийцийг олон шавнартай зөв зааж өгсөний буйнаар энэ сайхан шүтээ маань ингэж хөтөд ингэ захан яг ном ёсоор босцсон байгаа юм. Энэний дагуу дотор нь болсон сүншгэн хүртэл ингээд одоо дээц багш нар юм аа. Одоо бидний одоо эдүгээ цагийн одоо амьд бурхан гэж бурханы шинтэн бүх хүмүүс үсгэлдэг далаа багш маань өнөхөр мотроор бүтсэн тэм шүтээ судар бурхан багшийн боттой ярьсан гэж залгацнаар яаж нэмдэж шүтэн болж. Ийм онцлог. За маш их баярлалаа. Та бүхэн энэ зүсгтэн олонныхаа төлөө бас нэлээд их ажил амжуулж хийж байгаа юм байна. Тэгээ та бүхний одоо энэ сайхан буянтай ажил болон дэлгэрээд энэ зон олонныхаа төлөө залбирч одоо энэ сайхан бурхныхаа өмнө одоо хүмүүсийнхаа өмнө одоо ард түмнийхээ одоо эрүүл ихтэй ажил үйлсийн төлөө залбирч ном хурж агаад одоо маш их баярлаж байна. Та бүхний ажил үйлсэнд өндөр амжилт хүсье. За тийм заавал маш баярлалаа. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. За Ховд аймагт халах, захчин, казак, торгууд, урайха, өөлд, дөрүүд, мянгад гэдэг бусад олон одоо үндэстэн ястангууд амьдардаг олон ястны өлгийн нутаг үлээ. За Ховд аймагт амьдарч байдаг энэ олон ястан үндэстэн усаатнуудын соёлтой танилцахын тулд бид өв соёлын музейгээр орж сонирхсан юм аа. За аймгийн өв соёлын хүрээлэн дээр ирсэн байна. За ингээд энэ аймгийн төв музейн мэрэгжилтэн тийм билээ? Инх жаргал. За инх жаргал бидэнд энэ одоо өв соёлын хүрээлэнгийнхаа энэ дотор байгаа одоо олон үндэстэн ястангийнхаа гэрүүд за тэгээд ховц сунар одоо ер нь юу байдаг бүх юмыг тайлбарлаж өгөх юм тий. За манай Ховд аймгийн өв соёлын хүрээлэн маань 2012 онд Ховд аймгийн засаг даргын санаачилсан оюунлаг ховд хөтөлбөрийн хүрээнд одоо 9 угсаатны гэрээг бол тухайн одоо ясны одоо амьдралын хэм маяг болон ахуй соёлтой холбогдлолтой үзмэр эдлэгийн зүйлээр бол дэглэн тавьсан байна. За ингээд бүгдээрээ хамгийн их нэгээр дөрөв гэрээсээ тайлбараа эхлэе. За дөрөвдүүд маань ер нь 100 гаруй хаант одоо улсын одоо гол аймаг Богдхоонт Монгол улсын үеийн одоо ховд хязгаарын цоглох ястан манай Ховд аймгийн дөрвөн суманд хүн амын одоо 6%-ийг эзлэн суурьшдаг. 7.6%-ийг эзлэн суурьшдаг. За тэгээд дөрөвд гэрээ маань одоо онцлог гэх юм бол дөрөвдүүд маань ер нь бол тэмээг бол тэнгэрийн амьтан гэж бол дээдэлдэг шүтдэг. Тийм учраас одоо нөгөө тэмээнийхээ одоо үс ноосоор одоо гэрийнхаа ноосор бичиг хийсэн ийм онцлогтой байдаг. За энэ ноосыг одоо тэмээнийхээ юугаар хийсэн шүү дээ тий. За дөрүүд ер нь манай Ховд аймгийн олон өндөө угсаатнууд амьдардаг. Тэгээд тухайн одоо тэр амьдралынх нь хэм маяг болон ахуйн болон эдийн соёл нь бол өөр хоорондоо бас ялгаатай байдаг. Жишээлбэл цөмөрөө дөрөв гэрлөө орж дөрөв дээлтэй танилцъя. За дөрөв дээл маань одоо ер нь бол ингээд бүгд одоо манай энэ баруун одоо бүсийн эмэгтэйчүүд маань ерөөхдөө бүгд ийм иргэдэг цагаан цагтай байдаг. Ойрд монголчууд эмэгтэйчүүд өргөд оройнхаа торгууд гэдэг ийм цагаан цагтай байдаг. За мөн одоо дөрөв дээлний гол онцлог нь бол тасан буюу кяз гэж ийм өргөн ойдол хийдэг. Тэрүүгээр бол ийм онцлогтой. Тэгээд дөрөвдүүд маань одоо элдв хангаа янз бүрийн гоёл чимгэлтэй малгай өмсдөггүй нөгөө юудам малгай өмсдгөр юм онцлогтой байна. За энэ гэр маань одоо өөлд гэр байна. За өөлдүүд маань манай Ховд аймгийн Эрдэнэ өрийн суманд хүн амын 7.6%-ийг бол эзлэн суурьшдаг. За одоо Галдан Бошгот хаан гэдэг одоо хааныхаа одоо тийм ээ гэрээр төсөөлөж ийм өөлд гэрээг бол ингэж хийсэн байгаа. За тэгээд өөлд одоо үндэстний одоо хувцс маань бас ялгаатай байдаг. Эмэгтэйчүүд нь бол улаан хар өнгийн хувцсыг бол хослуулж өмсдөг. Энэ маань одоо тухайн одоо 3 их дайныг давж гарсан гэдгээрээ улаан хар хувцсыг бол хослуулж өмсдөг байсан байгаамаа. За өөлдүүд маань хизээч саарл өнгийн дээлийг өмсдөггүй ирчүүлэн дандаа мөнх хөх тэнгэрийг бэлэгдэж цэнхэр өнгийн дээл өмсдөг. Яагаад тэгэхээр манжийн дарлалын үед
цаарл өнгийн дээлэнд боол хүний хувцас байсан гэж одоо ихэд зэрлдэг. Ийм бол ёс жигтэй байгаамаа. Бас тийм шилжиртэй юм тий. За энэ урийнхаа гэрн. За урийнхаачууд байна. Аа. За урийнхаачууд маань манай Ховд аймгийн Дуут, Мөнх хайрхан суманд хүн амын 7.4% бол эзлэн одоо суурьшдаг. Өндөр уулын бус нутгаар бол амьдардаг. Урийнхаачуудын нэг онцлог нэг бол ерөөсөө эртнийхээ соёдыг язгуур хэлбэрээр авч үлдсэн угсаатангууд. Яагаад тэгэхээр одоо нөгөө хэл яриа тийм ээ тэр зан заншил бүх юм яг натураараа байж идэг. Тийм учраас л урийнхаачуудыг бол бас тийм тэр өв соёлоо бол их авч үлдсэн угсаатан гэж бол авч үздэг. За тэгээ урийнхаачууд маань одоо сарлаг хэмээх амьтныг бол одоо малгаж хойда тийм ээ одоо өргөн хэрэгэлдэг. Тийм учраас сарлагынхаа одоо нөгөө савг ноосоор гэрээхэн оосор бүчиг хийсэн энүүгээр бол онцлогтой. Заман одоо тэр дээврийн дээдлэлтэр бол нөгөө нэг ном сумаа бол ингэж төрсөлж хийсэн. Бэлэгдлийн одоо чанартайгаар төрсөлж хийсэн ийм онцлогтой баг. За мянгадууд маань манай Ховд аймгийн одоо Ховд голын одоо дагуу Алтан хөхийн уул орчмоор Эрдэнэ нурууны сумын одоо өөлдүүд, Дөргөн сумын одоо дөрөвдтэй айлсан амьдардаг. Одоо манай Ховд аймгийн төвөөс нийтдээ 45 км-ийн зайтай одоо мянгадууд бол суурьшдаг юм аа. За мянгадуудын маань гэрийнх нь онцлог гэвэл хөх одоо үүдвч хар хаяавчтай болсон байгаа. Энээр ерөнхийдөө түүх домогтой бол одоо холбон тайлбарладаг. Яагаад тэгэхээр Чингүн жавын одоо албат хүмүүс гэж түүхэн тэмдэглэсэн байдаг. Чингүн жав маань одоо дайсанд олслогдоод өндгөө дарсан бүрэгдчиг уул байгаа. Тэнд очиж нутаглаараа гэдэг маань одоогийн Алтан хөхийн уул гэж нэрлэдэг. Тэгээд нутаглахтаа та бүхэн маань одоо хөх хаяавч хар үүдвчтэй болоороо түүгээр чинь би та нарыг одоо таньж очно гэж хэлсэн. Тэр цагаас хойш мянгадууд маань одоо ийм болсон гэж үздэг. За алах гэрийнхаа өмнө бид нэр хүрэлцэн ирсэн байна. За алах гэрийн маань онцлог гэвэл ерөнхийдөө халахууд бол нөгөө морийг бол молор эрдийн хэмээн бол их дээдэлдэг. Тэгээд адууныхаа нөгөө нэг одоо дийл сүлээр гэрийнхэн оосор бичиг хийдэг. Энийгээр бол онцлогтой байгаа. За тэгээд халахууд маань ерөнхийдөө Монгол улсын хэмжээнд ч гэсэн ерөнхийдөө Ховд аймгийн хэмжээнд бол хүн амын 24.5% эзэлдэг. Маш олон хувийг эзэлдэг. Манай аймгийн 5 суманд одоо суурьшиж байгаа. За тэгээ бас дээл нь бол бас одоо бусад дээлнээсээ бас ялгарх одоо онцлогуудтай. За бусад дээлнүүдээс ялгарх онцлог бол одоо босоо юм өндөр захтай байдаг. За дээшээ одоо гарсан юм түнтгэр мөртөө энэ түнтгэр мөр нь ерөнхийдөө манжи үеэс одоо улбаатай гэж үздэг. Тэгээд гадуураа болвол юм ууж өмсдөг. Ууж маань маш олон өнгийн одоо хоргоо торгыг нийлүүлж ингэж ойсон. Заман одоо юм урт нудрахтай нудраг нь цомбон буюу дэлбэн гэсэн ийм хоёр нудрахтай байдаг. За цомбон нудрагыг бол ихэвчлэн залуу хүмүүс гоёл чимгэлд хэрэгэлдэг. Дэлбэн нудрагыг бол настай хүмүүс бол ихэвчлэн ийм өмсдөг байгаа. Тэгээд ууж нь бол ардаа ийм урдаа болон уулцсан ийм ингэртэй. Ийм одоо онцлогтой байгаамаа. За торгууд ард түмэн маань манай Ховд аймгийн Булган суманд бол амьдардаг. За хүн амын бас 7.6% орчим хувийг бол эзлэн одоо суурьшдаг байгаа. За торгууд гэрийн онцлог нь бол торгуудаг бол могоог бол усын амьтан буюу тэнгэрийн амьтан гэж бол үздэг. Тийм учраас тийм ээ одоо энэ гэрийнхэн оосор бүчиг бол ийм ирээн одоо миран хийсэн ийм одоо онцлогтой байгаа. Энийгээр бол онцлогтой байгаа. Торгууд. Тэгээ торгуудуудын бас нэг онцлог зүйл нь бол тоогоо гутал одоо өмсдөг. Одоо хүртэл зарим нь одоо хоньныхоо ноосыг боловсруулаад тоогоо гутал хийж өмсдөг. Дээрэс нь харахад нөгөө чимхээд тавьдсан бууц шиг харагддаг гэд хэлдэг. Тэгэд ир юм нь ялгаагүй зөв буруу гэж байхгүй. Энийгээр бол бас онцлогтой байдаг. Тэр нэг гутал чинь энэ шүү дээ. Ингээд энэ маань жоохон муудсан байна. Гэхдээ яах вэ зүгээр ийм одоо байдаг. Энэ яг одоо жинхэнэ одоо яг оригинал буюу яг жинхэнэ одоо торгууд гутал бол манай бас аймгийн музейн үзүүлгийн танхимд бол дэглэгдсэн байгаа. Ийм гутал байдаг. За загчингууд маань одоо 100 гарын хаант улсын үед улсын хаан хил хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учраас загчин хэмээх нэрийг олжээ гэж түүхэн тэмдэглэсэн байдаг. За Ховд аймагт загчингууд маань 4 суманд суурьшиж чинь хүн амын 24% суурьшдаг. Халахын дараа ордог. Тэгэхээр манай Алтай, Уянч, Манхан, Өмстийн одоо зарим удар загчингуудад бол суурьшдаг байгаа. За загчин гэрийн онцлог нь гэвэл загчингууд маань одоо худалдаа арилжаанд гаргадаггүй өөрийнх нь мэнг мал гэдэг хотон дотор мал байдаг. Тэр малынхаа одоо арьс одоо тийм ээ арьс одоо ширийг бол боловсруулж өөрсдөө хэрэгэлдэг. Мөн тэр малынхаа одоо нөгөө өснөөсоор нь гэрийнхаа оосор бүчиг хийдэг. Ийм бол уламжлалтай байгаа. За цөмөрөө загчин гэрлөө орцгоё.
олон үндэстэн угсаатнуудаас ерөнхийдөө загчингууд маань нөгөө домб гэдгээр бол алдартай байдаг. Домбны цай амттай гэдэг. Домбны цай яагаад амттай байдаг вэ гэхээр домбонд одоо ерөнхийдөө манай энэ монголчууд маань цайг бол тавлаж одоо чандаг тийм ээ. Одоо давс хужрын тааруул тавлаж чандаг. Тэгвэл тэр тавлаж хийсэн цай маань домбонд бол жиг тархатгаараа онцлогтой. Жишээл нь тосон дээрээ хөвөрдөггүй жиг тархдаг. Тийм учраас домбны цай бол амттай гэж хэлээд байдаг. Магадгүй бид нар халуун савнд данхан нэгжүүл тосон дээрээ гараад ирдэг. Тэрүүгээр бол юм ялгаатай байдаг. Ерөнхийдөө одоо манай энэ загчингууд бол бүгд одоо ахын хэрэглээндээ домбыг хэрэгэлдэг. Одоо ч гэсэн хэрэгжилж байгаа. Домны цагаар алдартай. За загчингууд маань одоо дээл гэвэл өвлийнхэн одоо дээлийг үч буюу үч гэж нэрлэдэг юм. За. Тий. За тэгээд загчин энэ дээл үч гэж нэрлэдэг гадар татаагүй энэ дээлийг за мөн ингэр зах хормоогоо ингэж өргөн одоо ингэж имтсэн байгаа. За мөн одоо бүслийг хаваар ингэж чатрын хүү маягийн ийм 3 игнээ ийм шаглаж ойдог. Энүүгээр бол онцлогтой байгаа. Загчингууд маань. Тий, за энэ загчин одоо эмхтэй дээл байна. За ер нь бол манай энэ өвсөлийн одоо дээлнүүдийн ерөнхийдөө бас юутэй бас ижил төстэй. Тэгээд энэ сая бид нэр иргэдэг цагаан захтаа гэж хэлээд байсан тийм ээ. Тэгэхээр загчингууд энэ цагаан захаа болвол ингээд хөвөөлчдөг юм байна. Энийгээ бяруны шүд гэж нэрлэдэг. Тий, энүүгээр бол онцлогтой байд юм байна. Одоо бусад юунаас арай ингээд хөвөөлчдгөр онцлогтой шүү дээ. Энийг бяруны шүд ээ. Тий, бяруны шүд гэж нэрлэдэг. Тэгээ сая бид нар нөгөө оройхоо дээлэн дээр бас зэв ингэр гэж яриад байсан тийм ээ. Тэгвэл загчин дээлэн дээр бас зэв ингэр гэж юм догол ингэрийг хэлж байгаа. Зэв үүстэй байд. Энийгээр бол бас онцлогтой байна. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. Ховд аймгийн музейн өв соёлын хүрээлэн нэгэн үзэсгэлэн 2019 тавигдсан. Их Алтад өнгөт төмөрлөгийн 90 үеийг нээгчид Орос Монголын хамтын ажиллагаа 15 жилийн одоо хамтын ажиллагааны үзэсгэлэн дэглэн тавьсан байнамаа. Энд 2015-18 оны Баян-Үйлгийн аймгийн их Улаагаш болон Хар чулуутын голын малтлагад хийсэн одоо олдуруудыг дэлгэн тавьсан байдаг. За эдгээр олдурууд нь дэлхийн хэмжээнд одоо цорь ганц хуваараа одоо бас гайхамшигтай байнамаа. Энд бол тухайн хүн зориулж хийсэн шашны зан үйлээс гадна тухайн хүн зориулж хийсэн одоо маш олон тооны хавтан чулуун дэх зургуудыг одоо тавьж оршуулсан байдаг. Энэ бол үнэнхээр тухайн соёлыг харуулсан нэгэн төрлийн том урлагийн галерей одоо энэ хүн дааж оршуулгдсан байдаг. За тухайлах юм бол эдгээр одоо хавтан чулуун дээр морийг нэлээд олон тоогоор дүрсэлсэн байна. Мөн ан хийж байгаа хүмүүсийг нэлээд олон тоогоор дүрсэлсэн байна. За бөө буюу шамааны ёсыг маш олон тоогоор бөөгийн зэрэг дэвийг ялгаж одоо маш олон тоогоор харуулсан байдаг. За мөн нэгээрээ одоо харагдсан бөөгөөс гадна гурваараа одоо зэрэгцэн сууж байгаа байдлаар одоо харуулсан бөөг одоо 2019 оны малтлагаас бид нараас илрүүлсэн байдаг байнамаа. За энд маань одоо тухайн хүнийг нас ороход зориулсан жижиг хэлбэрийн чулуун хонгод нөлөө олбогддог. За эдгээр нь болохоор хүнийг төлөөлдөг байгаа. За энэ соёл маань түүхийн археологийн утга зохиолд бол Чимэрчүүкийн соёл гэж одоо нэршилжсэн байдаг. За монголоор бол хэмцгийн соёл гэж одоо нэрлэгддэг байгаа. За энэ соёл маань одоо Ховд аймаг болон Баян-Үйлгийн аймгийн нутгаар нэлээд тархсан байдаг байнамаа. Танаа энэ одоо жишээлбэл энэ үе соёлын хүрээлэн чинь одоо энэ үзмөрүүдийг байлгахад яг энэ одоо стандарт нь ямар вэ? Стандартын хувьд мэдээж манай Монголд яг стандарт нийцсэн музей л Туйлын ховор. Үндэсний музей, хар хорон музей ерөнхийдөө дөхөн гэж ирдэг. За сүүлийн жилүүдэд одоо Өмнө Говь, Хинти тэр Дорнодын аймгийн музейнууд одоо стандарт дөхөн байдлаар баригдаж байгаа. Манайх бол одоо яаж утсан ингэ сэндвичийн дотор айгүй зориултын орчин юм уу? Би яг энийг яагаад асууж байгаа нөхөр энэ нь одоо сайхан үнэтэй олборуудыг ер нь цаашдаа яаж хадгалах тал дээр ер нь ямар арга хэмжээ яаж авах вэ одоо? Одоо шинэ музей яралтай хэрэгтэй. Орчин үеийн стандарт нийцсэн. Өөрөө доороо нөө эрдэм шинжилгээний төвтэй сэргээн сурлах лабораторитой ийм музей хэрэгтэй. Тэгээ энэ тал дээр ямар нэг ахиц юм. Манай Монгол дээр л ахиц байхгүй. Ямар уу харьцаас тэр ямар ч аймаг ерөнхийдөө энэ ахиц байхгүй. Ямнаас барьж байгаа одоо бодлого ерөнхийдөө сэргээн сурлах төв эрдэм шинжилгээний төвд ингээ бүсчлэн гэж яриад байгаа боловч яг хөрсөн дээр одоо бууж хэрэгжихгүй. Манай Монгол соёлдоо мөнгө хайж чадах тийм чадамжгүй байна. Тийм. Тэгэхээр одоо би энийг яагаад чамаас асууж байна гэхээр ингэдэг байгаа байхгүй. Ингээд хаанч явж ирсэн ийм одоо энэ бол маш үнэтэй одоо археологийн олдор шүү дээ. Тэгээ энэ сайхан олдурыг үнэхээр ингээд нэг сайхан одоо стандартын музейд байрлуулчаад аялал жуулчлалыг хөгжүүлэх юм бол дандаа уул уурхаагаас одоо ч гэх юм уу тэгэл ингээд мөнгө олдох мөнгөгүй зөнгөө гэж ярьж байхаар бид нар бол аялал жуулчлалыг хөгжүүлэх юм бол Монгол оронд одоо ийм сайхан үнэтэй олборууд зөндөө байна. Тэгэл одоо энэ маш үнэтэй соёл одоо сая ингээд энэ танаа одоо энэ
Ховд аймгийн энэ 13 одоо үндэстэнгүүдийн энэ соёлыг ингээд та бүхэн одоо үнэхээр сайхан ингээд энэ гэр дотроо байрлуулад хүмүүсийн хувц сунар тий. Энийг одоо би ингээд яг хараад энийг яг ингээд стандартын юм байрлуулсан ийм сэндвичийн юм дотор байрлаж байгааг бас хараад би бас энэ талаараа яг Ер нь харамсах сэтгэл төрдөг. харан сэтгэл төрж. Ялангуяа энэ чиглэлээр ажилладаг бидний хувьд бол зүрх урагдаал байна. Гадны музейг одоо жишээ Муушаагаар бол Оросын Горны Алтай аймгийн музейд үзээ явахад шал өөр шүү дээ. Тий одоо бүх хотын музейнүүд бол просто. Одоо манайх нөгөө нэг үзүүр гэл ингээд Адидас бүстэй эмхтэй тэр олдврыг олцоод тэр үнэтэй олдврыг буцаад авчраад дигэлж чадахгүй тэгэл соёлын үеийнүүд хадгалагдал байж хүмүүсийн одоо хөтөл болж танаа байгаа. энд байж ах хэрэгтэй. Тэр бол Кеданы үеийг илтгэсэн маш хосгүй нандин үзмрүүд. Бүхэл бүтнийг түүхийн нэг одоо Монголоос олдохгүй байсан хэсэг одоо тийм багц олдвор гарч байгаа. Одоо нийтдээ 80 орчим олдвор байгаа шүү дээ. Тэгээ Батбар нэлээд харамсалтай байдаг. Ямар ч үйл гэсэн энэ сайхан одоо олдморыг Монгол Оросын археологчид их халтаад өнгөт төрөмлийн 90 үеийг нээсэн юм биш үү тийм. Тэгэхээр энэ сайхан олдмороо одоо ингээд та бүхэн өөрийн гэсэн музейтэй болоод тэгээд ингээд сайхан хадгалаад энэ арт түмэндээ одоо энэ сайхан уламжлалаа ингээд улам сайхан таниулаад ингээд аялал жуулчлалаа хөгжүүлээд Монгол хүмүүстээ сайхан үзүүлэхийг өрөөлийг дэвшүүлье. За баярлалаа. Ерөөл батарчгээ. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. За энэ Ховд аймгийн өв соёлын хүрээлэнд ирсэн хүмүүс бол энэ одоо Ховд аймагт амьдардаг 13 үндэстний 9 гэртэй танилцахаас гадна за энэ дотор байгаа дээл ховцнуудаас өмсөж олбгон дээр сууж зураг хөргөд харуулж болт юм байна. За ингээд музейн захиралтай уулзсны дараа надад төрсэн сэтгэл гэвэл 1961 онд 10 хоногийн дотор Субодникоор барьсан хоёрхан давхар жижигхэн шар байшинд байдаг Ховд аймгийн музейг бид нар хараад за энэ музей бол 60 гаруй жилийн өмнө 10 хоногийн Субодникоор барьсан музей шүү дээ. За ямар ч байлаа гэсэн энэ одоо баруун бүсийн тулгуур төв Ховд хотод маань одоо хамгийн түрүүнд одоо музейтэй болох хэрэгтэй юм байна гэсэн сэтгэл төрж явсан юм аа.
1.5 га газар эзлэн орших манжийн бэхлэлтийн үлдэгдэл юм аа. За 1762 онд баригдсан тус бэхлэлтэд Манж амбаны яам байрладаг байсан. За ам дөрвөлжин хэлбэртэй шавар ханаар хүрээлэгдсэн тус бэхлэлт нь зүүн болон баруун талдаа хаалгатай 4 өнцөгтэй харуулан цамхтай байсан гэдэг.
ийм сайхан мөчийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа бас маш их баяртай байна үзэгчтэй. Амар юм олсон да. Энэ ара. Энэ айлын бүх юмныхан түлхүүр энд байна. Орч үзгүй.